Стримин데 за би нөгөө нэг байнгын нөгөө нэг энэ төмөрийн бэлтгэлийг хэрэглэдэг байхгүй юу. Тэгээд саяхан би нэг онцлогоо хийгээд үзсэн чинь эмэгтэйчүүд манаас угаасаа ихэнх нь төмрийн цус багадалт ихтэй байгаад идэв юм байна. Тэгээд ингээд оншийн ингээд чинийх ингээд толгой чи ирээдгүү гадуурын хоор ингэдэггүй гэхээр яг тийм гэдэг. Тэгсэн мөртлөнгөө цус багадaltaй гэдгээрээс мэддэг юм байлаа. Тэгээ би энийг яаж илүү сайн мэдсэн бэ гэхээр би өөрөө яг төрснийхаа дараа ингээд гадуур явахаар хатуусан цуухаар машин төрөх ингээд огцом хөдлөхөр дотор мухаар гэдэг гэсэн хэрэг. Тэгээ яагаад ингэ яваад байдгийг мэдэхгүй байгаадсэн чинь асуугаа судлаа яваад исэн чинь цус багадaltaй болохоор тэгээд идэв юм байна. Тэгэн гутал би нөгөө төмрийн бэлмэл ууг цус багадaltайгийн голоос төмрийн бэлмэл ууг гэдэг чинь тэгээд цус жирэмсэн байхдаа тэр үед нөгөө татима гэдэг нэг шилтэй юм том юм хагалж угаад идэгсэн. Тэгээд тэрийг гуухаар нөгөө нэг өтгөн хатаад хүндрээд амир хэцүү байгаад чи төмрийн бэлмэл гэхээр миний бүр зүрхэнд хүрцэн. Би төмрийн бэлмэл болж чадахгүй тэгээд идэг хэлсэн чинь надад болохоор энэ болохоор урмлын гаралтай байгаа учраас тэгж өтгөн хатахгүй гэж хэлсэн аахгүй. Тэгээ яг энийг хэрэглээд уугаад үзэж эхэлсэн гутал ямар ч тийм өтгөн хаталтай байхгүй. Тэг илүү гоё яасан. Тэгээ бас нөгөө сарын тэмдэг ирэх үед өхөөд ирэхээр минийх яадаг гэхээр бас толгой өгдөгөөд гэдэг амир хэцүү завирлаад байдаг гэсэн. Тэгээд одоо тогтмол энийг уугаад хэлсэн чинь ямар ч тийм завир байхгүй болцсон. Одоо ингээд ирэхийн өмнөх толгой хөдөл байхгүй, ирсний дараа ч гэсэн янз бүрийн завир байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ нь болохоор яа гэм бэ гэдэг би сая судлаад үзлээ. Тэгсэн чинь эрэгтэй хүмүүс ингэдэг юм байна. Эмэгтэй хүний бид эрчүүдийнхтэй харьцуулахад төмөрийн хэмжээ 3 дахин бага байдаг ч гоо. Тэгэхээр эмэгтэйчүүд угаасаа төмөрийн юутай хэрэгцээ их өндөр байгаад байдаг юм байна. Тэгээ бас нэг юм сая уншаа суудчихсан юу байсан бэ гэхээр эмэгтэй хүн том хүн угаасаа ингэдэг юм байна. Том хүн насанд хүрсэн хүний хэрэгцээ болохоор төмрийн хэрэгцээ болохоор 14 мг байдаг юм байна л да. Тэгтэл энэ миний нуусан энэ юм болохоор 1 кг ширхгийг гооход өдрийн 10 мг буюу өдрийнхөө 71.5% төмрийн хэрэгцээг нь хангах юм юутай юм байна. Тэгээд энэний доторх найдлагын масаа ингэж явуулсан чинь поли хүчилтэй тэгээд төмөр агуулсан дээр нь тайцдаг гэсэн юм 3 төрөл байгаа байхгүй. Тэгэнгүүт поли хүчил нь яаж юм бэ гэнгүүт нэг ширхгийг уухад би өдрийнхөө 75% хэрэгцээг хангаж байгаа юм байна. Нэг ширхэг бас уухад би төмрийнхөө 75% хэрэгцээг хангаж 72% хэрэгцээг хангаж байгаа юм байна. Тэгээ нэг ширхэг энийг уухад кальцийн хэрэгцээг 13% ингээд хангаж байгаа юм байна. Тэгэхээр энэ угаасаа яаж юм гэхээр ганцхан төмрийг биш нөгөө поли хүчилтэй төмөртэй цуг юм учраас илүү миний цусны хэрэгцээг дөө сайн хангаж өгөөд нөгөө хоорондоо бие дорон гутлаа нийлэгчлэлт нь илүү сайн зохицож өгч байгаа юм байна. Тийм учраас илүү нөгөө бид нар нөгөө өтгөн хаталт гэдэг юм байхгүй. Дээрээс нүрийг урмлын гаралтай ямар